어마네 Mani zurgan uskiga mahtın şölgül jönşide maga talun tamındın hurgulluği avrara o mani vatmi khon om mani vatmi khon om mani vatmi khon om mani vatmi khon Хүлцэнгүй номхны хөрөн улаангийн дээл гартаа эрхнээс өр зэвсэггүй аманда майнаас өр номгүй майнын эзэнт хүрний тухай бид өгүүлэх байна. Энэ бол Монголын бурхны шашны ихэлсэн цэг. Майн гэдэг бол санскрит буюу бурхтын хэлээр эрдэнэ гэсэн үг юм. Эрдэнийн чулуу биш. Эрдэнэ хүмүүний биеийг олж төрсөн хүний мөн чанар. Түүний дотоод сэтгэлийн амар амгалан бүтээхийн шалтгаан болсон гарт үл баригдах, нүдэнд үл үзэгдэх эрдэнэ юм. Дотоод сэтгэлийн эзэнт хүрний тухай энэ кинонд өгүүлнэ. Манай аав ээж одоо тэгдэг ус. Нэг майн гэдэг чинь тэрэг алтад нэг үсгийг тэрэг маш алт гүйцэх. Тийм юу гүйцэх гэж. Тийм үнэтэй. Маань бид маань гэдэг ч одоо хичнээн үнэтэй. Хичнээн ном орчоо тэгээд маань бид маань багтаасан бидний бурхан гээ энэ богдоо. Тэгээд энэ маань тэгээд умаахан гэхдээ одоо ямар юм хийж тэр маань юусэн тэр буян юу ч юмсан тэр юусэн тэгээд юусэн яа тэгээд тэр бүх бат тэгээд хизээж ажиллахгүй маань мэгц юмшаад умаахан гэж байгаа. Тэгээд тэр умаахан тэгж манай тэр аав лам тэр аюур гэдэг хүн надад ихэлдэг байсан. Маань юмшаад умаахан гэж байгаа. Тэр хизээж тэр дунд уурсан жарлахгүй арилгасан жарлахгүй тэгээд тэр хадаатай юм гэж. Тэр энэ тийм их паянтай байгаа ч яриа энэ умманы бид мхан гэдэг яа. Ommani vatmiho, ommani vatmiho, ommani vatmiho, ommani vatmiho. 1578 он Төмдийн Алтан хаан Ордсын хутагтай сэсэн хунтайж тэргүүлэн Чингис хааны алтан ургийн ноёд хөхнүүрийн цавчаал бомбтод 3 дугаар далайлам суднам жамцтай уулзав. Энэхүү түүхэн эргэлтийн шинжтэй үйл явдалд түн орчин монголчууд оролцсон бөгөөд тэдэнд хамгийн анхны номыг заасан нь Майнын лүн буюу Умманы бадмайхан хэмээх Майнын 6 гэсэн байлаа. Гэвч энэ бол зөвхөн эхлэл байлаа. Далай ламтай учирч амар амгалангийн эрдэнэ олсон тухай гайхамшигт мэдээ Ордос Төмөд аймгийн нутгаас халин гарч 40 түмэн монголчуудын чихэнд хүрв. Газраас олон монголчууд төвдийг Далай ламыг зорихулж бурхны шашныг буцаж нясшгүй дагах хүслэн илэрхийлв. Тэд хайсан зүйлэн олж амандаан Умманы бадмайхан хэмээх Маань уншсаар нутагтан харж байлаа. 3 дугаар Далай ламд монголчууд энэхүү эрднийг өгснийхэн хариуд Далай лам хэмээх цолыг өгсөн бөгөөд тэрээр өөрийнхөө дээдс багш нарыг 1-р Далай лам, 2-р Далай лам хэмээн нэхэн тодруулж өөрийгөө 3-р Далай лам хэмээн нэрлэж төвд орныг хязгааргүй захирах эрхэмтлийг монголчуудын тусламжтайгаар олж авсан юм. Түүний энэхүү ёс дэг журмыг үндэслэгч Богд зон хув бол монгол хүн байсан учраас монголчууд энэхүү тусалж дэмжижээ. 3 дугаар Далай лам 2 дахь удаага Монголд айлчлан явах замдаа агуу Хувлай хааны байгуулсан Шамт хотыг үзэж сонирхсон төдийгүй өөрийгөө нэгэн цагт Хувлай хааны багш байсан Пагваламын хойд дүрхмэн хэлдэг байлаа. Харин энэхүү аяллынхаа дунд одоогийн Өвөр Монголын өөртөнц хорны Шилийн гол аймгийн Шулуун хушууны Загастай нуурын ирэг дээр таалал оров. 4-р Далай лам Чингис хааны алтан урагт мэндэллээ. Энэ бол Төмдийн Алтан хааны ач хүү Ёмдон жамцай. Умманы бадмайхан хэмээх Майнын 6 үсэг бол Жанрайсаг бурхны зүрхэн тарина. Жанрайсаг бурхны хувилгаан дүр бол Далай лам учир эзэн богдын алтан урагт мэндэлсэн
Далай ламын зүрхэн тарныг Монгол хүн бүр унших нь түүнийг хэмжээшгүй хүчтэй болох учраас Монгол нутагт маш хүчтэй түгэнд ирж эхэллээ. Өөрөөр хэлбэл Ёндан жамц Далай ламын байр суурь хүч нөлөө өндөр үг болох Чингис хааныг шүтлэгтэй холбогдсон улам хүчрэхэг болсон хэрэг. Om mani padme hum, Om mani padme hum, Om mani padme hum, Om mani padme hum. Одоо монголчууд майнын тухай илүү ихийг мэдхийг хүсэх болов. Майн язгууртны ордноос халин гарч хээр тал нутагт Монгол гэрийн хойморт Монгол хүний зүрх сэтгэл рүү ороход түүний тайлбар буюу майнын бум зарлиг хэмээх номыг монгол хэлний орчуулсан нь хэрэг боллоо. Академид Цэндийн дамнаа зурангуй Монголын бурхны шашин бол цагаан аримны гадуур татсан шар арим хэмээн хэлж байлаа. Энэ тухай академич Цэндийн дамнын сүрэн Монголын уран зохиолын тоймын хон 2 дугаар бүтэд ийм бичжээ. Майн гамбум хэмээх номыг баруун Монголд ойрдын зай вандад намхай жамц монгол хэлээр орчуулав. Хөх хотын ширээт гүүшт сорж бас монгол хэлээр орчуулав. Зүүн Монголд авгын сүлтэн лодой лам 3 дахь монгол орчуулгыг хийлээ. Ийхүү нар мандахаас нар шингэх хүртэл далай их монгол нутагт ердөө 50 жилийн дотор амнаас ам дамжиж, гараас гарт хуулагдаж, хэвлэгдэж, барлагдаж, үдэш орой үлгэр домогтой хамт хэлэгдэж майн дэлгэр. Монголчууд ч эргэлт буцалтгүй дагав. 1640 онд халх ойрдын цааз гарлаа. Хууль цааз хүртэл бурхны шашинжлаа. Энд нэг заалт орсон нь дуулах бүжиглэхийг хорьсон явдал байлаа. Энэ нь ямар учиртай вэ гэвэл энэхүү хууль нь монгол хүн дээд тэнгэрт дэвшихтэй сүнс нь зуурдын хавцгай хэмээх хүйтэн хонголыг туулдаг. Тэрхүү зуурдын хавцгайд сэрүүн тунгалагх хуйдаа дуулдаг байсан дуунд төөрч мэдэх тул сайн төрлийг олохын тулд элдв утга бүхий дууг хориглож харин майнын тухай дуудуулахыг зөвшөөрчээ. Энэ хууль 20 дугаар зууны ихээр их хүрээнд хүрээ соёл хэмээх ардын богино дуу гарах хүртэл хүчинтэй байсан бөгөөд өнөөдөр ч хүртэл зарим нэгэн газрын найрын дэгд хүчтэй байсаар байна. Тийм ээ. Ийм хууль, ийм итгэл үнэмшил бол зөвхөн майнын эзэнт хүрээнд байж болно. Харин энэхүү майн хөгжөөл буюу майныг уртын дуу адил уянгалуулан дуулах ёс хэрхэн дэлгэрв. Бид энэ тухай дахин дурсах болно. Шэри бодрин орондоо Өнөөдрийн өвөр Монголын өөртөө засах орны ордос үүшин 100 хошууны халиутай сүм. Энд хамгийн олон майнын ая дам буюу 50 орчим майн хөгжөөл үлджээ. Энэхүү майнын соёл хөрс зэрэгэлдээ Сахар аймагт хамгийн хүчтэй дэлгэрсэн боловч тэд аян дайны хөлд хамгийн их нэрвэгдэж энэ соёлч хамгийн их сүдсэн байна. Сахар Монголын эхнүүд л Манждаачин улсын зүүрч хоосорсон баруун хойд хэлийг хамгаалахаар цахруудыг 3 удаа малтай хуйтай хүнтэй зонтой цүлжээ. Тэд шилийн голыг уруудаж хэрлэн туул орхон идэр тамир заг байдргаар өгсөн барлаг булган голыг уруудаж
Шинжаанд хүрлээ. Энэ нүүдэл 3 жил үргэлжилж байв. Зам гудас таарах халах монголчуудад ном судар тарааж майнын ая дан зааж өгөв. Энэхүү нүүдлийн үр дүнд Ордсын Үүшин 100 шууны халиутай сүм зохиогдсон аврал 3 чухал хэмээх маань монголчуудын оршин амьдарч байгаа газар бүхэнд дэлгэрв. Аврал 3 чухагдор алгасал үгээ залбира аргадал хурмаг үгээвэ амитан бохне этигэдэвэ Om mani vatme hong, mani vatme hong, Om mani vatme hong, Om mani vatme hong. За энэ аврал 3 чухал бол говийн дашгинын утагт Данзаривжи хотогтын зохиосон аврал 3 чухал гэдэг магтаал байна. За энийг уншия те. Аврал 3 чухлыг налгасаал үгүй номноор ара хоромгийн үгэнд намтан бүхэн итгэрэ Om mani vatmi hong, Om mani vatmi hong, Om mani vatmi hong, Om mani vatmi hong. Үзүүлэх шалом бурхад вэ, үнэн ясны намн вэ, үлэмжмэрийн хургуудаа үргэлж хамтал залбирийдэ. Om mani vatmi hong, Om mani vatmi hong, Om mani vatmi hong, Om mani vatmi hong. Mana хатэ на mana уншаалаа тэгэл авралт багшуудаа 10 зүгийн бурханд буйнаа даатгаж ингээм их болсон 6 зүйлийн хамаг амтны одоо энэ 3000 их мянган ертөнцид өгөж байгаа амтан болгон танил мөрийг олж сайн төрлийг олох болтугай гэж залбирч хийсэн буйнаа өөрийн багшууд болон 10 зүгийн бурханы зүрхэнд нь үүр шингэх болтугай гэж тэгжил залбирч явдаа юм да. Аврал 3 цухагтэ алсалауга залбирче харра хурмагуга Нүүдэл үргэлжилсээр цахрын хөөт цагаан хошууны манчин сүмийн манч гиндэн гэлэнгийн зохиосон утаан маань Монголын бүх нутагт хүрв. Тэр цагийн их зовлон нэмгэлж маань хөгжөөл дэлгэрэн хожимын мянган жаргалангийн шалтгаан болсон билээ. Нэгэ зонготой орондоо дэлгэр мана дон шур мана Dere bombano ayurjanna Vodo enchendalamiga Jangshambal gandang jawa jenging orndo Umote dagan turu khaltoga Om mani vatmi hong, Om mani vatmi hong, Om mani vatmi hong.
미호 엄마니 වත් 미호 엄마니 වත් 미호 엄마니 වත් 미호. Өнөөдөр шүү. Монголчууд бурхны шашинд орсноор дуурн доройтсон хэмээн олон залуучууд итгэдэг. Энэ үзэл үндсээрээ буруу гэдэг нь өнөөдөр улам бүр тодорхой болж байна. Зэр зэвсэг агсаж, дэлхийн талыг эзэлсэн ч бид амар амгалан болоогүй. Алт мөнгийг уул овоо шиг хурааж, хараа цуцсан газар нутагтай байгаад ч бид баян болоогүй. Цаг тохиноогүй. Харин сэтгэлийн амар амгалан гэдлэхийн тулд бид энэ сонголтыг хийсэн. Тэр бол маань байлаа. Энэ бол дотоод сэтгэл рүүгээ нэвтрэн орох томьёо байлаа. Зах зэрэгэлдээ орших хятадын чан, Солонгосын кан, Японы зэн буддизмын ламнар Ом Амито буюу Амитаба бурхныг дуудан залбирна. Алс баруун тал алын соёл иргэншил төрнө. Аллахын алдар бадар хэмээх дайчин ураа зогсолтгүй зураатна. Харин бид дунд нь номт 3 улс буюу энэтхэг төвд Монголыг дамнан оршино. Бидний томьёо бол Умманы бадмихум юм. Хамгийн энгийнээр ингэж ойлгуул зохино. Умманы бадмихум 300 бодисатэ 300 бурхан бан 303 мянган ариавал уммахэр ватнанэртөө шарихум Умманы бадмихум Умманы бадмихум Умманы бадмихум Умманы бадмихум. Өнөөдрийн дэлхийн газрын зураг дээрээс Майнын эзэнт гүрэн гэсэн улсыг хайгаад юр олдохгүй. Гэвч бидний сэтгэл зүрхэнд байсаар эрх эргүүлж, эглэгийн сахил үрдсэн эмээнэрийн сэтгэлдч байсаар л байна. Нэгэн үе бид тэднийг хоцрогдсон хэмээн алдаг байсан ч өнөөдөр цаг үе өөр болж ард түмэн бол агуу их хэвлээ. Баян хонгор аймгийн Эрдэнэ цогцсум бол Монголд үлдсэн хамгийн их сүсэгтэй ард түмэн. Зөвхөн Эрдэнэ цогцсумаас 100 гаруй лам энэ цаг үед дүрэн гарчээ. Шалтгаан нь тэнд саяхны хүртэл 60 гаруй чавган цахилтай эмээнэр эдгээр лам нарыг хилд орхоос нь буйны зүгт хандуулж лам болгохыг хүсэж байжээ. Энэ хүсэлж биелсэн. Манай нутагч одоо ингээд энэ үсээ тэгсэн чинь ийш зүвчэн авах болбол юм байна. Манай нутагт энэ үсээ госуусан чуган цуусан ишвэ шүү. Ерөөсөн та нэг 60 одоо нэг 60 гараад ахуулаад байх шиг байна усууд ирнэ. Энэ жид ишвэ эмгтэй усууд одоо ерөөсөн гогш эмгтэй манай нутаг бол ерөөсөө тийм шүү. Тэгээд ламаас сахил хүртэл тэгэл маань эргүүлж байна. Ишвэ шүү. Одоо ерөөсөн миний надад тооч хус зүүн тат. Дон шүд ургаж ярьдгээс ингэж ярьдсан байлаа усууд. Тэр майны тогооч юм. Дон шүд ханаас нь энэ тагнаагаас дон шүд ургадаг. Тэгж дээр үед намхааны бууга аав хин гэдэг хүн байсан гэлээ. Тэр хүнийг л гүйцэж тэг дон шүд ургаж яасан юм. Нэг бангалхаа гэдэг нүд муутай хүн байсан. Мөсгөж явдаг. Тэгээ би жоохон байсан. Тэгсэн чинь минийхөө тавраны бөөрийн хүнхий гэдэг гэхгүй. Тэр дон шүдийн нүд амаанга гэдээсэн. Яахрахгүй тэр тагнааны наан юм уу цаахан юм уу нэг жоохон цагаан юм байсан. Тэрнийг тэглэхүүгээл өнө бөөрийн нөхөг гулгуулаад байсан. Тэглээгүй. Жоохон байсан би тэгэхэд ер нь нэг одоо бодоод байхад ер нь 7 мулаатай байсан юм болов. Тэгэж бодгийн. Тэгээ тэр их маань юмсан баг. Бандангал хайл гэдэг байсан. Тэр яагаад тэгдэг байсан мэдхгүй. Тэр нүд муутай энэ гөгшин битэрийг өвөө. Миний тагладаг шүд ургасан шуурд. Тэгээ манай талигснаа зэргийн чи ямар цаашаа юм одоо би яг би үний мал ярьдгүй яах вэ тийм ээ. Тэгээд талигч миний хажууд хаан өнгөрлөө л дөө. Тэгтээ зэрэг нэг энэ жохон шүдэнцний мод шиг юм аа. Жохон юм аа. Нэг ийм хил юм тагнаас хүндүрлээд байсан гарч илээ. Нэг ийм хим аваад хайсан чи. Тэгэхээр нэг үүдсэн чи хөдлөөд бууланд энэ дээр тагнаа тэрийн ямар шүтгэн чи багштай хийсэн сайн шүчи тэр ганд яа бууцтай үлж авдрын цусар хайсан. Тэгээд тэгсэн чинь за би тэгсэн чи за урд түнтэй маань өмсч усын болов хөөч. Энэ үнтэй мэлээ өмснө үгүй би өмсөн захиргаалтын үед би нууж хагаад мэлээ өмссөн шүү би.
жоохноосоо мал дион чи наад маань чин ханшуул гэдэг аав өнөөдгийгэл умшаад гүйж явдаг байсан. Би нэг тийм шүд нааддаг нэг уургаал сэм үгүй нэг ингэж гараад ийм хэл юм байлээ. Энэ шүдэнд яг л ийм бөөрөх юм. Хоёр үзүүрэн жоохон цаад үзүүрэн шүбүр, наад үзүүрэн шүбүр. Тэгээ нөө манай хайн хүн гүрхтэн зэрэг уур хүрээд би энэ хаашаа янз юм гал тэгж ээд захиргаалтыг шумдаадан донд. Тэгээд юусэн чи ээд захиргаалтыг үйтэй. Тэгээд би аваад хайсан. Тэгээд би багштаа хийсэн. Өөр хүнд хинт ч хийлээгүй. Тэгээд одоо энэ маань гэдэг юм хичнээн баянтай юм байна хөөхөд маань бид бодтой юм шиг нэхэн нэгтгүй цөөн цөөддгүй юм гэсэн хөөхөө. Өнөөдөр майнын эзэн төрний энэхүү агуу үзэл санаандаа тууштай үлдсэн монголчууд дэлхийн өнцөг булан бүрт бий. Өвөр Монголын орд засгийн үүшин 100 хошуу бол нэг голомтно. Харин яг л тэр халуун дэврүүнээрээ байгаа нь бидний Монгол улс. Энэ бол хизээ нэгэн цагт соёолон дэлгэрч, хүчрэх хэмнэлээр нэгдэн нягтарч, мандан бадрах учиртай соёл. Монгол хүмүүхний дотоод сэтгэлийн ариуслын үндэс нь маань. Уммааны бад майхан. Энэ киног яагаад майнын эзэнт гүрэн хэмээн нэрлэснийг та одоо ойлгосон баг. Умааны бадмийнхан хэмээх майнын 6 үсгээр Монголын бурхны шашин, Монголын иргэний буддизм, Монголын соёл тогтож байгаа байл. Анхаарал тавьсан баярлалаа. Монгол майнын түүхийн судалгааг хэлбичгийн ухааны доктор профессор Ламсрынгийн Хүрлбаатар 1998-аас 2010 он хүртэл 12 жилийн турш удирджээ. Ачиг өгүүлэх үе бэр Эрдэнэт мэрэгэн багш Ламсрынгийн Хүрлбаатар таны 70 насны ойд зориулсан бүтэв. Charoda